Үндэсний кино урлаг үүсч хөгснөний 8 жилийн зориулан бэлтгэж буй сурал нэвтрүүлгийнхаа энэ удаагийн баатраар үргэлжилсэн үгийн зохиолч, орчуулагч, судлаач, Монгол Улсын соёлын гавьяа зүтгэлтэн, шинжлэх ухааны доктор профессор Санмын Лочин танилцуулгыг зорилоо. Учир нь кино хийхэд зохиол хэрэгтэй, дуу хийхэд шүлэг хэрэгтэй, жүжиг тоглоход их зохиол мөн л хэрэгтэй. Иймээс зохиолч хүн гэдэг бол бүх урлагийн үндэс болж байдаг учиртай. Түүний 1979 онд бичсэн Үргэлжилтэй 7 өдөр роман нь 1980 онд Эргэж бодох бодол нэртэйгээр дэлгэцийн бүтээл болсон юм. Лочингийн ертөнц гэж нэрлэж болох түүний урын сан зүү ёсоор үнэлж ариун нүүр болгох хэлэх учир гэвэл энэ үлээ. Профессор Баясгалан. 70-аад оны үргэлжлсэн утга зохиолын том төлөөлөгчдийн нэг бол Монголын хувьд бол Санмын Лочин манайсан юм. Энэ бол одоо говь хязгаар, зах хязгаар говь нутагт төрж өссөн говь болтой аймгийн хүн. Би ч одоо энэ 6 дугаар ангид байхдаа би энэ талаар дээрээс би зохиолжуулах ёстой байна гэдэг бодлоо ойлгосон юм байна. Тэгээ Лочингийн одоо зохиол бол манай үргэлжлэсөгийн том хэмжээний зохиолд туу жормон дотор тухайн цаг үедээ захиур хагалж орж ирж уншигч олны анхаарлыг татсан. Тухайн нийгэмд болж өнгөрсөн буюу болж байгаа асуудлыг задлаж тэн дээр нэлээд тогтож, тэнийг ухаж, тэнийг судалж, тэр хүний сэтгэл зүйтэй холбож нийгмийн харьцааг хүмүүсийн сэтгэл зүйтэй хөгжлийн алхаа одоо хэмтэй холбож бичснээр Лочингийн зохиол шинэ үеийн утга зохиол сонирхох залуучуудын дотор төдөөгүй хуучны ахмад зохиолчтой анхаарлыг татсан ийм сайхан зохиол бүтээл төрөвсөн. Аливаа кинонд кино зохиол бас дахин кино зохиол гэдэг гурван гол өргөлтгөн хэсэг байдаг. Эцэг их үр хүүхэд хайр сэтгэл, хүний өмнө хүлээсэн үүрэг ямар ч нийгэмд оршин тогтносоор байдаг. Магадгүй одоогийн нийгэмд илүү хурцаар хөндөгдөхөөр асуудал юм шигэ. Сэдвийн үед бол тэр үед ч одоо нэгдэлч хөдөлгөөн атрыг эзэнсч байгаа. За тэгэл одоо ингээл нийгмийн амьдралын эсвэл төв хөлсгөлийн сэдвүүтэй баахан зохиолууд гарч байсан юм үед би одоо гэр бүлийн амьдралыг харуулсан зохиол бичиж гэж бодсон юм. Ялангуяа тэр хоёр хүний амьдралын эдрэг зөвчл тэр үеийн тэр социал нийгэмд тэр бүхэн зохиолчдын бичдэггүй байсан тийм хүний дотоод үн чанар руу айхтар гүн орж тэр нийгмийн дотор байгаа тэр бас богшсон тэр айхтар хуучин сэтгэлийг солих гэсэн тэр зохиолчийн хүндэр сэтгэл зориг энэ романыг тэр олон түмэнд хүрэх бас нэг том шалгуур нь болсон гэж би боддог байсан юм. Үргэлжилтэй 7 өдөр роман шүүмжлэгчд уншигчдын зүгээс өргөн их талархал хүлээсэн юм. Энэ бол эргэцүүлэл, дурсамжийн хэлбэрээр бичсэн сэтгэлийн хүүрнэл роман юм. Доктор Скотт Думова. Зохиолч Лочингийн энэ санааг найрлагч дамдан гэрхай ажигласнаар уг зохиолын маань санаа эргэж бодох бодол нэртэйгээр дэлгэцийн бүтээл болсон юм. Хүн гэдэг тухайл хэлэх гэсэн дамдингийн санаа бол надад их сайхан санагдсан. Тэгээд зохиол маань өөрөө тийм их сайхан олон түмэнд хүрсэн сэтгэлийн эзэмсэн байсан учраас энэ кино зохиол болгоход өшөөдөхөмж байсан байж магадгүй. Мягмар наран бол одоо тэр хойд эцгийн дүрийг бол гайхалтай сайн бүтээсэн. Надад байсан тэр хэлсэн санааг батыг яллах гэсэн санааг улам үзэгчд тод гаргах үүднээс
Тэгэл тэр ууган хөөг сэмхэн хараад тэгэл за би хэдэн төгрөг өглөө энэ хүүхэд хичнээн төгрөгийн юм авч байна. Цаанаа бас энэ нөхөр чинь мөнгө төгрөг үлдээчээгүй байгаа гэсэн тийм санааг бол найруулагч, оператор, жүжигч хамтлаг гаргаж өгсөн. Энэ санаа, энэ эсхийг бол үдсэн хүмүүсүүд энэ тул их дургүй. Цэрэнбагмын бол бүтээсэн олон сайхан дөрүүд байдаг боловч би миний хянунд тоглосон Цэрэнбагм бол өөрийнхөө бас нэг өрөмцөө ясаг нээж гаргасан байх гэж боддог. Алтан үлзий бол тэр их даруу угаасаа ч өөрөө ч даруу хүн тэгээд тэр даруу эрийн дүрийг одоо маш сайн амьдруулж чадсан. Мэргэжлийн уран бүтээлчид гэдэг бол гоё юм л л дээ. Дамжин бол өөрөө тэр оператор байж чад найруулагч болсон хүн. Лачин бол мэргэжлийн зохиолч ингээд энэ улсууд хамтарч ажиллаад энэ кино зохиолыг тун амжилттай бичсэн байсан. Тэгээ би бол ерөөсөө бэлэн бичсэн кино зохиол дээр орсон учраас надад зөвхөн энд дүр бүтээх л асуудал дахин одоо тулгарч байсан. Хүүхдийг бол ер нь өөрт нь зохиолын өөрийнх нь дүрийг сайн ойлгуулчих юм бол хүүхдээр ил явчихдаг байхгүй. Тэгээ ойлгох энэ юм дээр жоохон бэрхшээлтэй юмнууд гардаг байсан. Заримдаа одоо өөрт нь хэлж ухуулж ярьж уйлуулна. Заримдаа ч одоо уулзаж загнагч байж мэднэ. Янз бүрээр л тоглолдог гэсэн тэр хөвгөө сайн тоглосон. Бүр зам тэрийн шиг дундуур нь чөлөөтэй явхаар ингэж коридорын тэр нэлээд их 50 хийж өгч байсан. Бараг метр 50, метр 70-аар ч юм уу юм тэр. Өрөөнүүдийг үл их том хийсэн. Тэгж том хийгээд байхад л байсан. Яг ингээд дийлгсэн дээр харахад том харагдахгүйсэн байхгүй. Энд дээр бид тэр олон тэнцний эмнэлгийн шихэн амьдруулах чинь үл павильонд авсан юм байгаа. Тэр нөгөө мэгмэнарын хоёрын чинь гэрийг үл бас юунд авсан павильонд авсан. Алтан үлзийн гэрийг мөн павильонд авсан. Эмнэлэгт нөгөө хүлээж байгаа хэсгийг авсан. Тэгээ янз бүрийн тийм деталууд энэ төр бид нараас шинэлэг юм гаргасан. Тэгээ тухайн үедээ бол одоо шалдан нүцгэн хөөхөн гаргадаггүй. Одоо тийм янз бүрийн бусрамг үйл ажил хийж байгаа ямиг бас үзүүлдэггүй энэ төр байлаа л да. Уран сайхны зөвлөл хасдаг. Тэгээд бид надад хамгийн одоо их оновчтой ололттой юм бол тэр нэг Цэрэнбагм хоёр хоцоо тайлаад ингээд шидэж байгаа ширээний наанаар их ингээд дэмжиж байгаа тэргээр одоо бүх санааг бол ойлгуулсан. Өнгөө жоохон тийм хүнд талтай гэх юм уу, бараан талтай. Шөнийн годомжтой аль тэр шөнөөрөө сандраад гүйж байгаа. Одоо дандаа харанхуйны годомжны нэг гэрлэр гүүгээл энэ бүх зүйл яг тэр нь бол одоо киноныхаа л дарамт төгрөг тэр үлжигчний тоглолт гаргаж санаагаа илэрхийлэхэд аль болохоор тусуулах талаас нь л хийж өгсөн юмнууд байгаа юм л да тэр бол. Бүтээлчд одоо сэтгэл нийлж бүтээл хийх юм бол юунд ч хүрч болдгийг бол тэр кинон дээрээс би харчихсан. Тэгээд энийг ингэж хийснээрээ бол үзүүлснээр тухайн үед киноурлаг энэ эргэж бодол кино тухайн үедээ бол үүргээ бол бүрэн үзт хангаж чадсан бүтээл болсон. Нөхдүүдтэй би баярлж явдгаас заавал хэлэхээс хүмүүс би нэг мундахтаа нэг сүрхийн бичсэн юм биш. Сайн найруулах, сайн жүжигчдийн хоног сайн амьдруулж өгсөн учраас амьдралын үнэн мөнийг гаргаж өгсөн учраас ийм болсон байх. Орчин үеийн Монголын судлаачдаас уран сайхны зохиолын их бичвэрийн судлалыг дагнаг хийсэн хүн алга. Эндээс үүдэн эс зочингийн судалгаа нь их загвар болж байна гэж үзэж байна. Хэд доктор Монгол чивдэлтэн Яцковская. Зөвхөн үргэлжлэн үгэн зохиол бичиж зогсохгүй. Энэ хүн нацаг дөр судлаач хүн. Нацаг дөржийн тухай монголчууд бүгдээрээ мэддэг юм шиг хэрнэ бүгдээрээ мэддэггүй. Энийг л очин бол тэр тухайн цаг үеийн нийгэмтэй холбож хүмүүсийн яриа бичиг зохиолоос нь задлж мөн архив их олон хэлбэрээс нацаг дөржийн үйл амьдрал уран бүтээлийн тухай
Урд өмнө тэр үг түүний ой тойнд ухаан санаанд ороогүй олон сайхан асуудлуудыг ингэж задлж тавьсан, нээж бичсэн ийм одоо гавь ятаг юм л те. Нацаг доржийн одоо хамгийн өнөөдрийг хүртэл олонний анхаарлын төвд орсон. Олон хүний сэтгэл санааг өвсөлцүүлж, сэтгэлээ хөгжиж, ая гიშгэн чихэн сонсогдож идэг гайхамшигтай зохиололт харанхуй хад гэдэг тэр богинохон хэмжээний өгүүлэг. Янжуурын халуунс шээжин дээр унахад чавчин сэрж тэмдэглэлийн дэвтрэн гарган харуул хэдэн үсгнүүдэнд бүдэг бодог бүрэлдэхгүйгээд түүнийг шүлсээр оноогон тодруулан харуул 8 дугаар сарын 20 харанхуй хад Няна гэж бичсэн хуучин Монгол бичгийн тэр сонгодог хэлбэрийн тэр тансаг татлагыг орчин цагийн Европын сонгодог зохиолын хэлний хариулганд ойртуулж одоо очиж өнөөдрийн хүмүүсийн оюун санаанд одоо их төхөн болгож их гоё найруулж бичсэн. Энэ бүхнийг нээж олон түмэнд олон түмний өөр хөөхд уншигч олны нүдийг нээж саян гэгэрүүлж бичсэн хүн бол Самуэль Лочин гэж хэлэхэд үнэхээр багтаа байна. Тэгээ Лочингийн одоо тэр орчуулсан зохиолуудаас үзэхэд энэ хүн бол маш өндөр боловсралтай. Маш өндөр боловсралтайгаас гадна маш их авьяастай хүн гэдэг нь бол юухан дээрч боловч зохицож байдаг. Тэр Оросын утга зохиолын сохор тэмдэглэл тэр бол мань мэтийн юм асуудд бол хол явж ном үзээгүй хил давж нүд тайлаагүй юм асуудд бол ерөөсөн гараа авалдаг. Одоо миний ширээн дээр байнга ойж идэг. Би тэнийг байнга уншиж санд сэрж өөрийгөө хөглөдөг. Юм бодогдуулдаг. Зохиол гэдэг бол хамгийн үнцэнтэй зохиол гэдэг. Начин бол ийм учраас өнөөдөр байгаа Монголд байгаа амьд сүрэн байгаа үргэлжлэн үгийн зохиолч дотроос өлгөж авах цөөхөн нүүр дахлах цөөхөн зохиолч нэг гэж хэлэхэд үнэхээр бахархалтай байна. Төдөөг багшаагч хамгийн бүр анхны багшаагч хүндэтгэж явдаг өнөөдөр ч видео багшийн энэ одоо өнөхөр жишээг энэ суралцыг хичээж явдаг хүн гэхдээ сурсан байхад багшаас юу сурч чадаагүй зүгээр гэхдээ сурахыг хичээж явдаг сэвсэр бол одоо ийм болчихсон сууж байна. Хүүхдүүд аваараа бахархаад би яг өвгнийхээ хийсэн уран бүтээлээр бахархаад ингээд сууж байгаа юм да. Хатан таны амар. Хагас зууны амьдралаа урлах зориулж Монгол эр хүний авиас чадвар, оюун ухааныг олон тодруулан харуулсан энэ эрхмийг Санмын Лочин гэдэг. Түүний хайрлан хүндэлж үлгэр дуурайл авдаг багш болох эрдэмтэн зохиолч Ил Төдөв хэлэхтэй. Эс Лочин бол эрдмийн урхаан дөрвөн ихэр. Санмын Лочин гэдэг хүний нэгэн бие зохицуулсан авиас эрдмийн үрээр нэрд гарсан зохиолч, эрдэмтэн, сэтгүүлч, орчуулагч гэдэг дөрвөн ихэр хөвгүүн төрж өсөн өндөөсөн ажээ. Чухам аль Лочин соёлын түүхэнд үнтэйг ялгах аргагүй. Дөрвөлээ нэгдэж нийлээдэл хорвоогийн дөрвөн зүг шиг зохицуулсан бодгоол болох болоо гэж шаваараа бахархан дурссан байдаг. Одоо эрдмийн урхаан дөрвөн ихэр маань 1997 онд кино урлагийн дээд сургууль анх байгуулагдсан үеэс эхлэн одоо хүртэл оюутан залууст урлагийн төлөө цохилох, зүрхний мэлмиг нээхэд өөрийн бүхэл цаг зав зүрх сэтгэлээ зориулан ажиллаж байна.
Кино урлаг нэтэд тариалангийн талбай түүний хичээнгүйлэн усалсан тариа нь соёолж ургах болтойг хэмээн өрөөж энэхүү нэвтрүүлгээ энд хүрээд өндөрлөжээ.